2024 оны 8 сарын 30-наас 10 сарын 20 болтол Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотод 5000 км-ийн тэмцээнд оролцсон. Яг Монгол хүн анх удаа ийм тэмцээнд орж үзсэн байгаа. Тэгээд ямар ч байсан амжилттай сайхан 52 хоногт дуусгах ёстой. Тэрийг бас наан тэгээд 4 хоногийн өмнө бас дуусгах чадсандаа бол баяртай байна. The impossible, the unbelievable, Portugal, Biamba. За намайг Бимбагийн бууж жаргалдаг. Би олон өдрийн гүйлтийн тамирчин байгаа. 300 км-ээс дээш тэгээд хамгийн ихтэй 5000 км-ийн тэмцээнд оролцдог. Тэр олон өдөр гэдэг нь Америкт, Европт, Азид бол Хятад, Японд болдог. За энэ төрөлд хөвжил ордог байгаа. Тэгээд энэ нь бол одоо 6 хоног өдрийн бүтэн шөнийн бүтэн үргэлжилдэг. Одоо 144 цаг. Тэгээд 1 км-ийн тойрог замаар ингээд тойрч гүйдэг. Тэгэл одоо 100 хүн байвал 100 ингээд тойрол гүйгээд тэгж жаад хамгийн хол зам төрүүлсэн хүмүүс нь лавар болдог байхгүй хамгийн хол замыг туулсан. Тэр миний хувьд бол 6 хоногт 904 км гүйсэн байдаг. Тэгээ 904-ийг 6-ад байхад 150 км дунд чинь. Тэгэхээр дунджаар өдөр болгон 150 км л гүйж гэнэ гэсэн үг. 1000 км-ийн гүйлт буюу 10 өдрийн гүйлтээр ерөнхийдөө мэрэгсэн хүн гэж хэлж болно. Тэгээд одоо яг нэг 1000-аас одоо 1500 км-т ч гэдэг юм уу тийм. Тэгээд энэ зайд бол одоо их сайн тохирдог бие организм юм маань ер нь л тийм. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол яг 1000 км-ийн тэмцээн гэх юм уу 10 өдрийн гүйлтийн тэмцээнд бол би очоод 10 хоногт миний дээд амжилт 1315 км байгаа. Тэгээд одоо марафон гүйлтээр бол өдөр бол 3 марафон гүйж гэнэ гэсэн үг. Тэгээд 10 хоногт одоо 31 марафон гүйсэн байна. Тэгээд энэ бол одоо миний мэрэгсэн төрөл юм уу тэгээд яг энэ талд одоо энэ 6 өдөр 10 өдрийн гүйлт энэ юм дээр бол одоо амжилтуудаа ч гэсэн илүү сайн ахиулах тийм бол боломжтой байгаа. Би чинь 10 жилийн хүүхэд байхдаа бол гүйдэг байсан. Гүйлтийн секцэнд явдаг гэж бод. Тэгээ 10 төгсөөд гүйхэ болцсон. Тэгээл их сургуулаа төгсөөд ер нь жирийн одоо офисын ажил төрөлтэй байсан. Тэгээ гүйлт дээр нь спортоос жоо хол байсан. Тэгээд сүүлд нь одоо нэг жин нэмчээд илүү л жинтэй болчиход. Тэгээ жингээ одоо салахын тулд л ер нь одоо гүйж эхэлсэн байд. Монголд бол хамгийн холын зээн гүйлтэнд 24 цагийн гүйлгч болдог байсан. Тухайн үед би 2009 онд ороод 5 дугаар байр 10 онд 3 дугаар байранд орж ирсэн. Тэгээд 11, 12, 13 онд 1-р байраар тэгээд 2013 онд Монгол улсынхаа одоо дээд амжилтыг тогтоож ирсэн. 13 он. Тэгээд түүнээс хойш бол одоо Монголд бол ингээд 24 цагт ингээд болд юм байна. Тэгээд бүр их тийм багасаа нь жоо хол гүх дуртай хөвгт байсан юм а. Тэгээд бүр 6 өдөр ингээд өдөржин шинжиг гүйдэг юм тэмцээн байдаг гэхээр бас сонирхоод үе тэгвэл бас тийм тэмцээнд орж үзмээр санагдаад тэгэл орсон. Тэгээд олон өдрийн гүйлтэнд орсон чинь одоо бусад гүйлтээс нэг онцлог юм байгаа олон өдрийн гүйлт юм. Тэр нь бол нэг төрлийн тийм бясалгал болдог. Хүмүүс бясалгал гэж ярьдаг. Тэгэхээр олон өдрийн гүйлт чинь нэг төрлийн бясалгал болдог учраас мэдээж хүн бясалгал хийхээр нэг гоё боллоо, сайхан боллоо, одоо бясалгал хийх муухай боллоо гэдэг хүн баг байхгүй бах тий. Тэгэхээр тэр олон өдрийн гүйлт чинь бол илүү сайн бясалгал болж өгдөг юм байна. За тэгээд одоо миний ярих дуртай юм өөрийгөө ялах гэдэг үгийг хэлэх дуртай. Тэгээд энэ өөрийгөө ялах тэр боломжийг бол бас тэр олон өдрийн гүйлт олгох юм байна. За тэгээд одоо юу гэдэг марафон гүйлт бол ингээд 2 цаг 3 цаг гүйл дуусчихж байгаа шүү дээ. Тэгэхээр олон өдрийн гүйлт бол бүр ингээд өдөржин шөнөж ингээд 6 хоног гэхэр чинь их цаг хугацаа их орж байгаа. Тэгэхээр тийм их цаг хугацаа их орох тусмаа тэр цаг хугацаанд хүн өөрөө өөртөө ажиллах боломжтой. Өөрөө өөрийнхөө сэтгэл зүйтэй, өөрийн тэр дотоод мөн чанартай ингээд ажиллаад байх тийм их урт хугацаанд ажиллах боломж өгч байгаа. Тэгэхээр энэ урт хугацаанд өөртөө ажиллаад тар өөрийгөө таньж мэдэх өөрийн дотоод зүрх сэтгэл өөрийнхөө өвчин чадлыг таньж мэдэх бол бүрэн боломжийг бол их сайхан олгодог гэсэн. Манай эзэн бог Чингис хаан маань их сайхан хэлсэн байдаг л да. Биеийн хүчээр нэгийг дийлнэ. Сэтгэлийн хүчээр мянгаыг дийлнэ гэж. Энэ Чингис хааны хэлсэн энэ үг одоо үнэн үг юм уу
буруу юм уу? Зөв юм уу буруу юм? Хинд яг хүмүүсийн амьдрал дээр энэ үг нь хэрэгжих үү гэдэг асууж болно шүү дээ. Нягтлах хэрэгтэй тийм. Тэгвэл одоо тэр үгийг бол би бол өөрийн амьдралаар батлах байхгүй. Тэгэхээр одоо би ингээд булчин шүрмөс ч юм уу надад тийм бус хүмүүсээс илүүцэх юм юу ч байхгүй. Одоо энэ залуучууд хамт би гар дээр сунаа гэвэл эсвэл төрнөкөн сунаа гэвэл би чадахгүй баг бие даахгүй тийм юутэй. Би булчингүй хүн байхгүй би. Тэгэхээр тэгээ яаж ингэж гүйдэм болоо энэ хүн гэхэд тэр сэтгэлийн булчин гэж байна хүнд. Тэгэхээр тэр сэтгэлийн булчин гараал гүйдэг. Тэгэхээр тэр хүн болгоны сэтгэлийн булчингаа хөгжүүлээсэ гэж хүсдэг. За миний хувьд энэ тэмцээн уралдаанд оролцохдоо бол дандаа ганцаараа ихэнхдээ явдаг. Тэгээ ер нь бол яг тийм дэмждэг хүн бол байхгүй. Гэхдээ тийм хүн хэрэгтэй байдаг. Одоо хажууд яг нэг дасгалжуулагч байгаад за мөн хажууд одоо нэг зам гүйж авах зам дээр нэг ус дээр ундаа барай зогсож байдаг ч юм уу тийм хүн байвал энэ тэмцээний амжилт бол илүү ахих боломжтой. Илүү одоо хэрэгтэй тийм юм байгаа. Тэгэхээр энэ амжилтаа одоо илүү ахиулъя, илүү сайн байгуул яг тийм одоо бас дэмжигч нэг ивент итгэгч юм спонсор тийм одоо дэмждэг тийм одоо клубтэй байгууллагатай байгаа л за хажуудаа яг дасгалжуулагч тэр юу гэдэг нэг эмч сэтгэл зүйч гэдэг олон хоол зүйч гэх юм гээд бүр олон нарийн юмнууд байж л дээ. Тэгээ тийм олон нарийн юм ингээд тийм олон хүн байхгүй ч гэсэн ядаж нэг хүн байж байвал ингээ аюу хэрэгтэй л гэдэг л та. Тэгээд тэгвэл илүү их тийм яг шинжлэх ухаанч яг энэ хүний бие юу явагдаж байна яаж яана гэдэг энэ хянаад тэр туслах дасгалжуулагч хүмүүс ингээ ажиллаад ирэхэд бол амжилт бол илүү сайн л ахина. Зөвхөн одоогийн байдлаар би энэ өнгөрсөн гаргасан амжилтууд одоо бас чамлахааргүй 20 удаа авраг болчихлоо шүү дээ энэ олон тэмцээнүүд. Тэгэхээр энэ 20 удаа 10 гаруй жил те 20 удаа авраг болчлоо. Тэгэхэд энэ тэмцээнүүдэд ороод явхдаа ерөнхийдөө бол бор зүрхээрээ л явж байсан. Одоо бор зүрхээр нэг зүгээр л одоо нэг байглаараа гэдэг шиг л тиймэрхүү байдалтай л ер нь оролцож явсан байдаг. Би тамирын багш болноос тэгэл альттай цалин өгч муутай тэг гүүгээд юм мөнгө олохгүй ч гэдэг юм. Эхлээд дургуустгэлээсэн. За тэгэл одоо энэ гүйлтээр бас гайгүй ингээл амжилт гаргаад яваад яхад аюу их ингээл өөрийнхөө хуж одоо байр машин ч юм уу ингээд хамаг юм зарж үрээд энэ гүйлттэй аюу их мөнгө зориулж байгаа юм л да. Тэгэхээр бас загиндэглээс одоо нөгөө чи яагаад хамаг юм зарж үрээл те байр машин бүх юм зарж үрээл явах тэмцээнд яваад бүх юм зориулах юм. Тэгээ тэмцээнд ороод мөнгөн шагнал байхгүй. Айгүй олон даавар болоод нэгдүгээр өрөнд ороод мөнгөн шагнал өгдөг шүү дээ энэ тэмцээнүүд. Тэр мөнгөн шагнал байхгүй. Тэгээ чи яагаад байгаа. Тэгээд авраг болох юм. Тэгээ авраг болохоор чинь Монгол улсаас ч юм уу чамд дэмждэг юм байхгүй. Баяр хүргэе ч гэж Монгол улсаас дэмжиж байхгүй. Тэгээд одоо төрөөс улсаас нь ч дэмждэггүй. Тэмцээн зохион болж байгаа зраас нь чагнал байхгүй. Тэгэхээр чи одоо юуны төлөө яах гэж ингээд хүмүүс их тэгдэг л дээ. Тэгэхээр гэрийнхэн ч гэсэн тэгж дургуусдаг байсан. Тэгээд одоо ч бас тэгж хэлдэг хүмүүс байж л байдаг. Чи одоо мэдрэл муутай юм уу? Хайшин яагаагүй гэдэг одоо гэж их хэлж идэг л дээ. Тэгэхээр энд яагаад гүгээд вэ гэхээр тэр гүйлтийн цаана нэг өөр одоо нүдэнд харагдах тэр мөнгөн шагнал ч юм уу эсвэл нэг цом медаль тэр нэг чухал биш байгаа. Тэрнээс цаана өөр нэг юм явагддаг. Тэрний үгээр одоо тэр сэтгэл зүрхний булчин хөгжинө гэж хэлээд байгаа. Тэгэхээр одоо ингээ боди билдингийн тамирч аюулгүй том булчинтай болоос гоё харагдаж авраг олсон гэл те. Тэгэд миний хувьд тэр дотоод сэтгэлийн булчин буюу сэтгэлийн тэнхээ нэгэд сайн болж чинь тэр нь бол нүдэнд харагдахгүй байна л да те. Энэ сэтгэлийн булчин нүдэнд харагдахгүй шүү дээ. Гэтэ тэр айгүй сайн хөгжсөн байгаа. Тэгэхээр энэ сэтгэлийн булчин сайн хөгжчихөөр амьдрал дээр зовоодох юм байхгүй болчихгүй л доо. Ямар ч үед амар амгалан байдаг, ямар ч үед аз жаргалтай байж чаддаг гэсэн. Өнөө шин би гэртээ очиж унтаад өглөөхэд өөхөлөөс ч харамсах юм байхгүй, айх ч юм байхгүй. Хэн нэгэнд баярлалаа, баяртай гэж хэлэх ч юм шаардлага байхгүй. Ер нь тийм одоо нөгөө энэ орчлонд нэг уягдаж үлддээд байх юм байх. Хорвоогийн жам одоо бороо орлоо, цас орлоо, шороо тавил нар гаруул гарна л эсвэл тэ хүйтэн бол энэ чинь байгалийн жам шүү дээ. Үүнтэй адилхан одоо миний амьдрал ч гэсэн тохиолдож байгаа юм байгалийн жам ёсны юмнуудаас тохиолдож шүү дээ тийм. Тэгэхээр тэнд одоо нэг тийм санаа зовоол харамсаал байх юм бол байхгүй л дээ. Өнөөдөр монголчууд маань яг энэ сэтгэл зүрхний амьдрал гэж хэлж болох энэ сэтгэлийн булчинг хөгжүүлэх, одоо сэтгэлийн хат, сэтгэлийн тэнхийг хөгжүүлэх чиглэл дээр бол одоо
ямар нэгэн ажил арга хэмжээ авч байгаа юм байхгүй байна. Энэ төр засгаар бодлогоорч авч хэрэгжүүлж байгаа юм алга байна. Тэгэхээр энийг одоо төр засгийн зүгээс дэмжиж улс орон дээр энэ ажлыг тийм өрнүүлцгээе л гэдгийг санаачлаг гаргаад байгаа. Тэгээ энэ санаачлагыг юм төр засгийн төрийн түвшинд маань авч одоо дэмжээсэй. За одоо хувийн хөвшил бизнес байгууллагууд ч гэсэн энийг хэрэгжүүлээсэй. Одоо язж ажил гэрээс ажил руу алхаад ирдэг болоосоо тий. Заавал алхахгүй их ямар хэрэгтэй юм бэ? Эсвэл одоо фитнес зал ч юм уу, дугуй ч юм өөр юм байж болно шүү дээ тий. Йог ч юм уу тийм өөр янз бүрийн дасгал хөдөлгөөн байж болно. Яагаад заавал гүйлт юм бэл? Гүйлтвэл хамгийн энгийн. Тэр гүйх алхах гэдэг нь зүгээр л амьдралын нэг хэм маяг. Энэ нэг тийм спорт гэж зөвхөн гүйлтийн тамирчиж ямар нэг спортын тамирчлал гүйдэг ёстой юм биш. Тэгэхээр хүн илүүдэлжингүү би гоё биетэй одоо би над илүүдэлжин байхгүй юм чи би гүйх хэрэггүй гэж бодож болохгүй байхгүй. Тэгэхээр хүн тэр чинь илүүдэлжингүү хэвийн жинтэй байсан ч гэсэн хөдөлгөөний дутагдал гэдэг юм зүйл орж идэг. Тэгэхээр хөдөлгөөний дутагдал орохгүй байхын тулд заавал энэ дасгал хөдөлгөөн алхалт гүйлтийн юмнуудыг хийж л авах хэрэгтэй гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ алхалт гүйлтийн юмыг бол яг л одоо хүн нэг унтах, идэх, одоо шүдээ уугаад юм уу амьдралын хэвшмэл байдал одоо ойлголт байдагтай яг адилхан амьдралынхаа нэг тийм хэвшмэлийг дадал зуршил болгоосоо гэж хүсэж байгаа. Одоо хүмүүст миний хэлэх дуртай нэг үг байдیں۔ Хүн болго өөрийгөө ялаасай. Тэг хүн өөрийгөө ялвал тэр хүний тэр дотоод байдаг маш гайхамшигтай хүч хүн болгонд байдаг юм байна тэр хүч. Тэгээд бүх хүн та нарт тийм хүч байгаа. Тэгэхээр тэр дотоодын тэр хүчийг хүн өөрийгөө ялж ижил нээгддэг юм байна. Хүн өөрийгөө ялахаар тэр дотоодын хүч чинь нээгдэж гарч ирдэг юм байна. Тэгэхээр тэр хүчээрээ одоо тэр хүчээ таньж мэдээд тэр дотоодын тэр гайхамшигтай таньж мэдвэл тэнд бол үгээр хэлэх арга байхгүй амар амгалан аз жаргал тэр хайр бүх юмыг бол мэдэрдэг юм аа танд юм аа. Тэгэхээр та бүхэн тэр энэ ертөнцийн зүйрлэгч юм байхгүй үгээр хэлэх арга байхгүй тэр их амар амгалан аз жаргалыг таны мэдийвэл өөрийгөө ялаарай. Тэгээд өөрийгөө хитийдэн даваарай. Өөрийгөө хитийдэн давна гэдэг маань бол одоо тэр өөрийн тэр оюун ухаан, бие үзэл, эгогоо давж байгаа. Одоо тэр залхуурал, харанхуй мунхуг байдал, тэр муу сэтгэл, тэр бүх юмаа давахыг л өөрийгөө ялах гэж хэлээд байгаа юм. Тэгээ өөрийгөө хитийдэн даваад ирвэл хүнд одоо түүнээс сайхан юм гэж бол энэ дэлхий дээр бол байдаггүй юм байна. Улс орон хөгжихэд одоо хамгийн чухал зүйл болох энэ хүн болгон тэр сэтгэлийн тэнхээтэй байх энэ зүйлийг бол одоо орхигдуулсан байт юм байна. Монгол улс альч боловсролын системд тэр за жирийн боловсрол биш одоо ямар ч боловсролгүй хөдөөний малчин хүн байлаа ч гэсэн тэнд одоо эцэг эхчүүд үр хүүхдүүдтэй тэр сэтгэлийг нь хүчтэй болгодог энэ юмнууд бол энэ сургаал энэ юмнууд бас жоохон одоо алдагдсан байна. Тэгэхээр бид бүхэн энэ одоо өвөг дээдсхийн гайхамшигтай хүн сэтгэлийн тэнхээтэй байх, сэтгэлийн хаттай байх энэ зүйл сайн суралцъя. Энийг одоо төрийн бодлогоор дэмжиж ажилламаар байна гэж хэлмээр байна.